BND Black Cup бол дэлхийн хамгийн анхны бөгөөд цорын ганц MMA дэлхийн цомын тэмцээн юм. Энэ тэмцээнд шалгарсан багууд шилдэг дөрөвт үлдэж, ялсан багууд шагналын мөнгө хүртнэ. Энэ удаа бүгд найрамдах Солонгос улс Монгол хоёрын хооронд таарлаа. Өмнө нь цар тахлын улмаас олон зүйл саадсан ч одоо хоёр баг дахин өрсөлдөж байна. Тэгвэл энэ удаад хэн ялж финал шалгарх бол энэ бол хоёр улсын нэр төрийн төлөөх маш чухал тулаан юм аа. Тулааны үзүүлэлтийг харахад Солонгосын баг илүү хүчтэй харагдаж байна. Ер нь эх орондоо тоглох давуу талтай байдаг л да. Гэхдээ жинхэнэ хүчийг бол тулж үзэж байж л мэднэ. Манай Монголын баг өмнө нь Хятадын багтай тулдахад тэр хэмжээнд бол Хятадын баг арай өөр тоглолт үзүүлэх ёстой байсан. Гэтэл эцэст нь Монгол 7 тэгэр ил давмгаа ялсан. Харин энэ удаад Солонгос улсын Омега баг хамгийн хүчтэй төрүүлэх магадaltaй багуудын нэг байгаа. Тэд Евразийн багийг ялж одоо Монголын багтай уулзраад харах гэж байна. За ингээд Омега баг Евразийн багийг ялсны дараа ямар мэдрэмж төрсөн бэ? Үннийг хэлэхэд жоохон харамсалтай байсан. Би өөрөө ялж чадаагүй болохоор их түгшиж байсан. Аз болоход манай залуу тамирчид ялалт авчирсан. Тэгээд дахиад өөрийгөө харуулах боломж гарсанд үнэхээр баяртай байна. Энэ л багийн тэмцээний сайхан тал. Хувийн тулаанд мэдэрч болдгүй мэдрэмж шүү дээ. Өмнө нь ялагдаад бага доошоо татчих үедээ гэж бодож байсан тамирчдад энэ удаа нэрээ сэргэх боломж гарч байна шүү дээ. Мөн өмнөх тэмцээнд багийн баатар болж байсан Фламинго болон Юмбангуан энэ удаад ч бас баатарын тоглолтоо үзүүлэх болов уу гэдэг үнэхээр сонирхолтой байна. Юмбангуан тамирчны хувьд түүний аваргын төлөөх тулаан заримдаа ялагддаг мөртлөө Хятад эсвэл улс хоорондын нэр төрийн төлөөх тулаан болохоор дандаа ялдаг юм шиг санагддаг. Та юу гэж бодож байна? Одоохондоо тэгж дүгнэх арай эрт байна. Монголын баг бас дараагийн тулаанууд гээ байгаа. Бүгд дуусны дараа үнэлэх нь зөв байх. Бас миний сонсноор Монголын шигшээ багийг одоо улс даяараа маш сайн дэмжиж байгаа юм байлээ. Монгол улсын ерөнхийлөгч Нандин Эрдэнэийг шагнасан тухай би сонссон. Одоо Монголд ер нь ямархуу хүлээж авч та бүхнийг? Монгол улсын бас гавь тамирчин болсон нандахтаа бас амар их баяр бид нар ч гэсэн баярлсан. Тэгээд яг авах ёстой үн шагналаа авсан байх гэж бид нар бодож байгаа. Хаан ч явсан Монголын тимийн бүх одоо Монголын багийн бүх тамирчдыг Black Cup-д тоглож байгаа залуучууд байна дэмжиж байгаа. Black Cup-ийн тамирчд гэж ярьдаг бидний дундаа. Тэгээд хамгийн их фэнтэнд би байгаа шүү. Та нарыг ч гэсэн монголчууд бас таньж байгаа. Сая Евразтай тоглоход нь хүртэл дэмжсэн. Бид нар ч гэсэн дэмжсэн. Хятад Монголтой тоглох үед солонгосчууд би ч Монголыг дэмжсэн. Гэхдээ тэмцээн бол тэмцээн шүү. Black Combat холбооны аваргын шагнал 2 тэрбум вон байгаа болохоор хэн ч хүндээ буулт хийж өгч болохгүй. 7 сарын 26-ны өдөр болох жинхэнэ тулааны өмнө өнөөдөр та бүхний хүч чадлыг баг зэрэг харах зорилготой жижигхэн мини тоглоом зохион байгуулнаа. Өнөөдрийн мини тоглоомыг аль болох дарамт багтай байлгахын тулд тулдах хоёр тамирчин хоорондоо ярилцаад ямар тоглоом тоглохоо өөрсдөө сонгож болно. Хэрв шагналын асуудал байгаа эсвэл жинхэнэ тулааны өмнө хүч чадлаа ил гаргахыг хүсэхгүй байгаа бол маш энгийн тоглоом сонгоход болно. Жишээ нь дахиад зодтолдох, гар барилдах, хин удаан нүдээ цавчихгүй байх зэрэг хөнгөн тоглоомч байж болно. Тиймээс хоорондоо сайн ярилцаад одоо мини гимэг болж байна. Тэгэхээр гомж би гим болоод ирсэн дөө. хажттай. За, 7-гийн эсрэг 7 нь багийн тулаан мини тоглоомд хамгийн их оноо авсан баг нэмэлт давуу талтай болно. Ингэснээр тоглолт илүү өрсөлдөөнтэй, илүү сонирхолтой болно. Хэрвээ сонгож чадахгүй байгаад байвал бүжиглээ шийдчихүү. Тэгвэл нөгөө тал зөвшөөрөхгүй байхаа хэтэрхий инээдтэй штэ. I can't dance. Oh, your best dancer. Мэднэ. Чиний бүжиг чинь нэлээд алдартай штэ. 이렇게 나왔잖아요. 그 릴스가. 아, 그렇죠. 이렇게. За, мини тоглоомын жинхэнэ өрсөлдөөн яг эндээс эхэлнэ. Энд ялсан баг эхнээсээ сэтгэл зүй давуу талтай байх болно. Тийм болохоор ямар мини тоглоом тоглохоо сонгохдоо багийнхан хоорондоо ярилцаад шийдэж болно. Учир нь илүү олон оноо авсан баг нь л багийн тулаанд давуу талтай байр суурьтай байх болно. За, ингээд эхлэе. 플라이급. Тэгвэл энэ удаа Солонгосын уламжлалт тоглоомоор явъя. Энэ тоглоом нь их хөгжилтэй тоглоход ч боломжийн шүү. Өмнө нь Shogun Nogi болон бусад оролцогчид хүртэл тоглож байсан. Тэгэхээр энэ удаа дахиад зодтолдох тоглоомоор өрсөлдөе. Энэ бол мини тоглоомууд дундаас хамгийн их өрсөлдөөнтэй, хамгийн хөгжилтэй төрөл. Өнөөдөр мини гейм ч хамаагүй шүү дээ. Өнөө яаж ядах юм энэ чинь их чухал биш шүү дээ. Тэмцээн болно шээ. Хоёул мөрөн байлцгаа. Нөгөө физикэл Боди. Надад бас нэг санаа байна гэж хэлдэг.
За дараагийн тулаан бол Бат Илтгэлийн эсрэг Underdog. Underdog өмнөх тулаандаа цагаан арсланд харамсалтайгаар ялагдсан. Тийм болохоор энэ удаа тэр бүх бухимдлаа гарах бах. Харин Бат Илтгэлийн хувьд маш хүчтэй граплингтэй өрсөлдөгчөө салахгүй шахан барьцтай тамирчин. Түүний рекорд 5 тулаанд 4 ялалт, 1 ялагдал. Тэр 4 ялалт нь бүгд шүүгчийн шийдвэрээр авсан ялалт байгаа. Энэ хоёрын барилдах хэв маягаар үнэхээр сонирхолтой. Ялангуяа Бат Илтгэлийн барилдаан Underdog-тэй нэлээд дарамт болох болов уу гэж бодож байна. Underdog гайгүй юу? Би Евразийн тэмцээнийг хүртэл даваад гарсан. Түүнээс илүү хэцүү зүйл гэж бараг байхгүй хаа. Энэ удаагийн тулаан надад маш их утга учиртай. Амьдралд олон зүйл давхцсан. Хувийн асуудалч байсан. Хүүхэд маань ч төрсөн. Одоо намайг дэмждэг хүмүүс өмнөхөөсөө илүү олон болсон. Бас өмнөх тулаандаа ялагдсан болохоор энэ удаа заавал өөрийгөө харуулахыг хүсэж байна. Харин Бат Илтгэлийн тухайд гэр бүлийнхээ бүх хэрэгшээлийг даван туулж энд хурч ирсэн хүн сонгон шалгаруулалтын үеэс л харахад Монголын хамгийн хүчтэй сэтгэл зүйтэй тамирчдын нэг гэдэг нь мэдрэгдэж байсан. KO хийдэг хүчтэй өрсөлдөгчтэй таарчлаа. Дарамт мэдрэгдэж гин үү? За тэгвэл миний тоглоомоо сонгоцгоё. Чи надаас нилээд дүү болохоор эхлээд чиний саналыг сонсъё. Хэдэн насны зөрүүтэй? Бараг 10-аад насны зөрүүтэй баха. Үнэхээр үү? Та хэдэн насны? Тийм үү? 44-тэй. 안 보인다고 했네. 44-тэй. Надаас ингээд амар царайгаар жоох харагдчих. Би бараг За тэгвэл нэгийн эсрэг нэг халц тулаан хий. Монгол уламжлалт тоглоомоосоо нэгийг сонгочих. Тэгээ тэрүүгээр ч үзье. Эсвэл хөөе хайчил раудаа штэ дараати. Тэр нь шодоохон штэ. за би юу айдуу. Би уус нэг сайн барилдгүү. Тэгээд шаман чиний талаанаас үзсэн нэг амар барилдгүү юм шиг лээ. Тэгээд хоёлаа сахан манай үндэсний бөхөр барилдъя. Би анх удаага яасан олон юм ярьчваа. За тэгвэл бүгдээрээ Монгол бөхөр үзье. Гэхдээ зодог шудаг байхгүй зүгээр юм уу? За тэгвэл Монгол бөхөр барилдахаар боллоо. Тэгвэл дараагийнх нь Зэлэн буюу Содномд орж Соо Учаан 2 байна. Соо Учаан таара болгон дээрээ багийнх нь хамгийн хүчтэй өрсөлдөгчтэй таарчих юм а. Одоо бүр Монголын хамгийн хүчтэй тамирчин гэж нэрлэгдэж үнэлэгдэж байгаа Зэлэн буюу Содномд орчтой таарлаа. Энэ удаад заавал ялах болно. Энэ сорилт дээр ч гэсэн харуулнаа. Одоогийнхоо мэдрэмжээс хуваалцаач. Энэ удаад бол үнэхээр гарцаагүй ялнаа. 반응도 안 합니다. Багийн ахлагч Содномд орж нь MJL буюу Монголын хамгийн том холбооны авраг юм а. Би ч бас Солонгосын тулааны том холбоог төлөөлж оролцож байгаа. Өмнөх тулаан маань ч гэсэн аврагын бүсний төлөөх тэмцээн шиг том тэмцээн байсан. 싸움입니다. Би тэр Евразийн ч дутуу гарах юм байна. Би угаасаа нүг самб жудуугаар үлдэх байхдаа самбар Орос руу Казахстан руу зөндөөл явж исэн. Тэгээд Евраз эднэртэй зүүн багасаа л ер нь барилцсан. Хангалттай л усаарч ирсэн дээ ер нь тэгээд. За дараагийнх нь бол Young Boss болон Монголын ганц төмөр байх болно. Хоёулаа л хатуу самрууд байгаа. Монголын тэмцээнд өөрийн багшийг ялж маш хүчтэй тамирчин гэдгээрээ танигдсан. Хятадын тамирчинтай хийсэн тулаанд ч айж имээлгүй маш дайчин тоглолт үзүүлсэн. Харин Young Boss-ийн хувьд граплинг маш сайн учраас Солионы өмнө үзүүлж байсан барилдааны чадвараар бүрэн гаргаж чадах хэсэг нь эргэлзээтэй байна. Young Boss ихрхмээ та юу гэж бодож байна? Би өмнө нь Хятадын тамирчныг нэлээд ажигласан. Гэхдээ сэтгэл зүй хувь жоох асуудалтай юм шиг санагдсан. Тоглолт нь ч нэг сайн байгаагүй. Тийм болохоор түүнийг надтай харьцуулах аргагүй. Удаан хугацааны дараа дахин тулдах гэж байгаа ч өмнөхөөсөө нэлээд хүчтэй болсон гэж хэлмээр байгаа шүү. Ямар нэгэн сул тал байгаа эсхийг бол тулдаж байж л мэднэ. Гэхдээ тэмцээний үеэр нэг их сандардаг тамирчин биш болохоор онцгой сул тал харагдахгүй байгаа. За ганц төмрийн хувьд чи Young Boss-ыг юу гэж харж байна? Хөргөн царилэг залуу байна. Тийм гоё битээ хөргөн царилэг залуу байна. Тэгээд Солонгостой их олон дэмжигчтэй болов гэж бодож байна. Тийм тэгээд толон дууссаны дараа тэгээд ийм гоё хөргөн царай байхгүй болох байх та гэж харамсаж байна. Нэгч болтгоо онод цохиж чадах юм болоо да. Тулааны дараа л тэр зүйл харагдан да. Би тэр Хятад тамирчидтай нүүр тулд хийсэн бичлэгийг үзсэн л дээ. Та өрсөлдөгчөө хараад л ялж чадах уу, ялагдах уу гэдгийг мэддэг гэж хэлж байсан. Энэний талаар таны бодол ямар байгаа вэ? Намайг хараад. Би бас адилхан би бас ялна гэдгээс мэдчихэж байгаа. Одоо Монгол үндэстэн байсан учраас би бас тэр хүнийг аль болох гэмтээхгүй байхыг хүссэн. Тийм уухай царайцтай тийм гэмтээхийг хүсээгүй учраас тэгээд одоо өөрийгөө маш том дард толцсан. Тэгээд өөрийгөө одоо дайчилнаа гэж л да. Тэр өөрөөр Эсвэл өөрийнх нь л юу? тэгвэл өөрөөс нь юм сонсъё. Нэг хөлөө өгөөд барилддаг тэмцээнийг үзэх үү? Эсвэл бүр өчиг болтор үзэх үү? Яахан бэ? тэмцээн юм чи. Тэр чин болох байх. Тэг яг тэр үр Эсвэл зүгээр боксчих юм уу? яахан бэ? Тийм хийгээд хийхгүй гэсэн нэг. Аль нь ч яг үе тийм. Босоогоо Би тийм бүх мөхөөр бол хичээлж байгаагүй тийм бүх мөхөө хичээлж байгаагүй. Гэтэ бол бас урт талтай байна.
Энэ хоёр нэлээд хүлээлт үүсгэж чадчихжээ шүү. За дараагийнх нь болохоор бүрэн зориг болон Humbeck. Хоёр тамирчин маань өмнө нь тэмцээн дээр тулалдаж байсан. Тэр үед Америкийн хүчтэй тамирчин Ричи Киперч байсан. Humbeck дивизион дээр гарахтаа хүртэл сөөж ууж 50 орж ирээд бэлтгэл сайтаа өрсөлдөгчөө ялсан. Тэр тулаан үнэхээр тэнцвүүхэн болсон. Хинч ялсан гайх зүйлгүй жинхэнэ шилдэг тулаан байсан. Түүнээс хойш бүрэн зориг байнга хариугаа авахыг хүсэж явсан. Анх Нанди Эрдэнэтэй Black Combat-д орохдооч бүрэн зориг Humbeck-тэй дахин тулалдаж заавал хариугаа авмаар байна гэж хэлүүлж байсан. Сонирхолтой юм байна. Харин одоо бүх зүйл эсрэгээрээ эргэжлээ. Энэ бол хоёр дахь тулаан. Эхлээд бүрэн зоригийн яриаг сонсъё. Humbeck анхааралтай байх хэрэгтэй шүү. Бүрэн зориг солонгос хэлийг ойлгодог болохоор тактикаа хүртэл ярьж болохгүй шүү. Хоёр дахь удаага таарч байгаа болохоор энэ удаа бүхнийг өөрөөр харуулнаа. Black Combat-д орж ирснээс хойш бүгдийг нь ажиглаж байгаа. Сандарч байгаа юм шиг харагдаж байна. Үгүй ээ, тийм юм байхгүй. Humbeck энэ талаар ямар хөө бодолтой байна? Бодсноос илүү сайн байсан. Гэхдээ энэ удаа 77 кг тултна. Өмнө би ялагдсан шалтгаан бол жингийн ялгаа, бас арх уусан явдал байсан гэж боддог. Үннийг хэлэхэд тэр тулаанд би ялагдсан ч тоглолтын хувьд өөрийгөө илүү байсан гэж боддог. Тийм болохоор энэ удаа тулаанч, ялалт хоёулаа минийх байх болно. Өмнөх тоглолтыг нь харахад улам сайжирсан юм шиг байсан. Энэ удаа шүүгчний шийдвэр хүртэл хүрэхгүй дутуу гарах болно. Үннийг хэлэхэд би 7 хоногч бэлтгэл хийгээгүй байсан. Спаррингч бараг хийгээгүй. Харин энэ удаа маш сайн бэлтгэл хийсэн. Манай багийнхан бүгд ирж тусалсан. Маш сайн бэлдсэн болохоор өөртөө итгэлтэй байгаа. Бүрэн зориг Black Combat холбоонд орсноос хойш ялалт ялагдал аль алийг нь үдсэн. Тэр дундаа самурайтай хийсэн тулаанаас болоод бэлтгэлийн үн цэнийг үнэхээр сайн ойлгосон байхаа. Тийм болохоор энэ удаа сайн бэлдээд ирсэн. Тэр үед бүгд л тийм байсан. Хинч төгс байгаагүй. Одоо харин миний ард талд найдвартай баг хамт олон байгаа. Хангалттай ялж чаднаа. Таны фэнүүдийн хувьд таны биеийн байдалд их санаа зовж байгаа. Эрүүл мэндийн асуудалтай байгаа юм шиг харагддаг. Хүмүүс өмнөөс минь үргэлж санаа зовж байсан. Зүгээрээ би өөрөө ч бас их болгоомжилдог. Дахиад бэрччихвэл үнэхээр асуудал бол. Тийм болохоор зөвхөн тулаандаа л төвлөрнө. Илүү зүйл бодохгүй. За дараагийн тамирчид бол Фламинго болон Ган тулга. Фламинго өрсөлдөгч чуулгантайгаа галзуу тулаан үзүүлдэг. Энэ удаа ч гэсэн 3 үед тасралтгүй галзуу тулаан үзүүлэх гэж байна уу? Тийм ээ. Үннийг хэлэхэд Фламингогийн өмнөх өрсөлдөгч Аладдин бол өмнө нь Евразийн тэмцээнд өрсөлдөгчдөө бараг бүгдийг нь илүүрхэн ялж байсан. Үнэхээр амар хүчтэй тамирчин. Гэтэл Фламинго ганц өндөр өшгөлтөөр шууд унгаачихсан. Тэр тулааны дараа хөгжөөн дэмжигчдийн шууган үнэхээр их байсан. Энэ удаа ямар тоглолт үзүүлэх бодолтой байна да? Зүгээр л бүх хүчээрээ тулдна гэж бодож байна. 3 үеийн турш галзуу тулаан үзүүлдэг дүр төрхөө хадгалж үлдээрээ үнэхээр гоё байдаг шүү. Зэв буюу Ган тулгын хувьд өнгөрсөн удаа үнэхээр харамсалтай байсан. Монголын бусад бүх тамирчид тулааны хийсэн ч ганцаараа тулалдаж чадаагүй. Учир нь тухайн үеийн өрсөлдөгч нь допингийн зөрчилтэй нийлэрч тулаан цуцлагдсан. Маш сайхан байна. Тулаанаар цангасан байна. Тэгээд гоё байна. Тийм байна. Тулалдах гэж тэсий ядаж байгаа нь харагдаж байна. Танаа өрсөлдөгч их хүчтэй харагдаж байна. Чамд дарамт болж байна уу? Нөгөө Фламинго гэхээр би айгүй тийм нарийнхан үлтэн болгосон чи бас тийм бүдүү үлтэн маань яг харахад бол нэг миний хайртай морь шиг харагдаад байна. Тэгээд яг авч бариад унмаар санагдаад байна. Уур амьсгал нэлээд халуухан болж шүү. Монгол наадмын уур амьсгалтай байгаа. Тэгээд Монголд байсан бол одоо морь унаад барилдаа явж байгаа. 이건 뭔가요? 이거 저 몽골 선수들 다 이걸 차고 있더라고요. Өндөр эмээг. Эмээгийнх өндөр нь гоё. Үнэр гэсэн үү? Ваа, үнэхээр сайхан үнэрч байна. Баян дүүрээ энэ юу малгай вэ? Манай үндэсний малгай. Монгол дотор юм олон үндэсний ястнууд байдаг. Борид ясны малгай. Би өмсөж үзэж болох уу? Монголчууд малгайгаа ингээ хүнд өмсүүлдэг. Малгайгаа айгүй үнэлтэйг амьд. Нэг хямар, ирүүний хямар малгай гэсэндээ байдаг гэж хэлж байна. Малгай толгойн их чухал хүндэтгэлтэй байх ёстой гэхээр сая санамсаргүй байдлаар өдөн хатгалах хийчихсэн байсан гэсэн үг юм биш үү? Бас баян дүүрний нүдийг хардаа онцлогтой байгааз энэ хааны удмын нүд гэсэн. Чингис хааны нэг. 늑대 눈. 맞죠? 멋있습니다. Энэ бол миний аав өгсөн. Тэгээд амар юм надад юм хүч өгдөг тийм зүйл. Тэгэхээр үндэстэй угсаатан соёл болгон өөр өөр юм гэсэн онцлогтой болохоор үнэхээр сонирхолтой юм аа. За, Фламинго болон Ган тулга юу хийхээ шийдсэн үү? Ямар миниг ам? 정하시죠. Цасаар байлдах уу? Цасаар байлдахаа чи итгэлтэй байна уу? Цасаар байлдвал болохоор байна уу?
ингээд төлөвлөлттэй шүү дээ. Урд удаасаа зогсож байгаа. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж гэнэ үү? Тийм ээ. За одоо хүнд чинь үнэнхүүгийн хувьд ихэндээ маш хүчтэй харагдажсэн. Гэхдээ өмнөх хятад тулаанчтай хийсэн тоглолт нь жаахан урам хугалсан. Тиймээс олон хөгжөөнд дэмжигчид үнэнхүү санснаас арай сул юм биш үү дээ гэсэн сэтгэгдэлтэй болсон байгаа. Та өөрөө энэ талаар юу гэж бодож байна да? Тэгээд нөгөө мэрэгжлийн анхны маань тулаан байсан учраас ерөнхийдөө нөгөө мэдрээгүй мэдрэмжээ анх удаага мэдэрсэн болохоор бас надад ч гэсэн дэвэр өгөөчтэй байсан болохоор би санаа зовхгүй. Тиймдээ өмнөх тулаан дээр ч ялсан мөн ингэж туршлага хоригдлуулаад яваад байвал улам хүчрэхэг болох бүрэн боломжтой нөөц чадах танд бий шүү. Тийм болохоор энэ удаагийн тоглолтыг чинь тэсэн ядан хүлээж байя. Харин өрсөлдөгчийн талаар та ямар бодолтой байна? За найдлага тавьж байгаа бас баярлалаа. Эсрэг тамирч байгаа бол бодохдоо нөгөө доод жингээс маань дээш орж ирсэн учраас боломж байхгүй болов гэж миний хувьд харж байгаа. Тэгээ яагаад тэгж харж байгаа гэхээр би өөр анх мэрэгжлийн хандлагын нэгт хүнд чинь тэгээд ерөнхийдөө би тулааны спортод шууд хүнд чинь хийжсэн учраас хүнд жингийнхаа тамирчдын хүч тэгээ ерөнхийдөө тамирыг мэдчихэж байгаа. Гэхдээ доод жингээс маань дээшээ орж ирж байгаа хүний хүчтэй гэж бол бодохгүй байгаа. Яг би Монголд байхдаа өрсөлдөгч тамирчин одоо яг үндсэн яг тэмцээний үеэр бол өрсөлдөгч тамирчин олдохгүйсэн. Сая энэ Black Combat толгойн тоглоод арай өөр өнцгөөс хараад бэлтгэл хийх хүмүүс маань ч гарч ирсэн. Black Combat холбоо маш их үр өгөөчтэй. Тэгээ намайг цааш нь илүү том зүйлд зориход минь их тусалж байгаа холбоо маш баярлалаа гэж хэлээ. Яа тэгэхээр минийг аймаа сонгосон уу? Тэр миний хийснээр хийхгүй хаад. Тэгвэл хоёул гард нь юу байгаад? Хайжлууд даваад ялсан нэгнийхэн талаар болъё гэдээ хэлээд хөө. За тэгвэл хөнгөн жигээс ахвала тоглоомоо эхэлцгээе. 하겠습니다. 준비해 주십시오. Миний геймийн тухай юмараа юм бичиж байгаа болохоор. Орой маяг шал хөлтөө гараад Зэрэгцэн байна. Бистэ бүчинд байхгүй шүү дээ. Наач аяар бүчих юм. Зөвхөж хачаад нөгөө октодоо болд орцсон зүгээр. Миний оцоод тийм байгаа. Биш тийм үжиг хийх юм биш үү? Дүүрээ. Ахад нэг л бүсэн байх шүү. Монголчуудын одоо мини геймд хиддээр нэг хоцчих юм шиг санагд. 5 ч юм аа. 4-5 дээр нь хожно гэж шүү дээ. Энэ хожигдох юм шиг санагдаад байна. би тэгвэл балаа байхгүй хаа. Яаж нэг үл дээр хин ч болж байгаа. Агаанууд ялагдахгүй. Хамгийн ялах өндөртэй нь Альбутланд ч манай нэг найз намсраа сайхан UFC-тэй гэрээ байгуулсан. Тэгээд намсраа маань Ruto UFC шавнд орохдоо энэ манай өрсөлдөгчтэй бас таараа. Тэгээд одоо манай өрсөлдөгч сая Ruto UFC-нд орохдоо ингээд өвдөлтөд кар унжсэн. Тэгээд үнэхээр муу санагдсан. Тэгээд миний тоглолтыг бол мэдэхгүй шүү дээ. Би тоглолтыг л гаргаад байгаа. Чашаа. Надад нэг юм гоё таалагдлаа. Тэгээд би нэг ийм хөрсөлтөч нарт амар дуртай тийм заруухан төлөв. Тэгээд хятад чиг өрлөдөд өрсөлтөч надад амар таалагддаг. Сая ороод ирсэн манай өрсөлтөч амар заруухан төлөв. Тэгээд би ч гэсэн дээ урдаас тийм Бүсгүй болчихлоо шүү дээ. За гэдэг. Хамсамида. Тэгээд чи спорт ялч хэлэгдэх нь угаасаа спортын зам учраас тэгээд ягаад тэгэхээр өрсөлдөгч байж би гэдэг бүхэнд байгаа учраас. Өдрөд энэ амтмаар Өрсөлдөгч байхгүй би байхгүй. Тийм учраас хэлж байгаа юм шиг хэрэгтэй. Надаа ингэ зодлох бол би дүүгүрдээ дээрээс мэдрэн зааж байгаа. Хичээлээ болж. Яа нууцлаараа. Баян дүүрэн чи бүсээ буруу бүсэлсэн байж тээ. Хоёлоо ширийн бүхийн бүсээр үзнэ гээс тээ. Наадха янзлахгүй болвол чи шал өөр бүсэлсэн байгаад шүү дээ. 괜찮아. 아, 닭싸움 왜 닭싸움? 제가 만들어줄게. 두 개만 연결해가지고 이렇게 두 개만 연결해버리면 됐네. 괜찮아. 뭐라 그러는데 더 줘. 뭔가 이상한데. 맞나 저게? 저거 아니. 저거 아닐 것 같은데. 나 가라 어렵지 않대. 하자. 하고 싶으면 하자 그럼. 자, 1초디요, 1초디. 해줘도 Шууд бүгдээрээ барилтыг. 파이팅! 일어나. 파이팅! 아직. 시작하면 시작입니다. 레디. 파이트! 가만다. Хатон биш дээ. Зайгаа болчихлоо шүү дээ.
첫 번째 한국 씨름 몽골의 보르콜 승. 야 역시 씨름의 민족 몽골. За уучлаарай. 레디. Дүүр ч одоо жоо хариулж байгаа. 파이트. Дүүр ч одоо жоо хариулж байгаа. 부상이에요?